100 жилийн тэртегээс зөвхөн Липтон шалгарсан цэвэр цайны навч. Кенийн Липтон цайны тариан талбай, Шри-Ланк цайны тариан талбай, цэвэр агтай, онцгой англи үнэр, дэлхийн номер 1 халуун цайны брэнд. Нэвтрүүлгийн ивент итгэгч Липтон. Үзэгчид та бүхнийхээ өглөөний амар мэндийг дахин айлтгая. UBS телевизийн Coffee with Саяа өглөөний нэвтрүүлгийн маань шинэ дугаар та бүхэнд шууд хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд бидний урилгыг хүлээн авч студид маань хүрэлцэн ирсэн зочдоо танилцуулъя. За Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн компьютер техник хангамж сүлжээний тэнхимийн эрхлэгч дэд профессор доктор Батчимэг, за Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн компьютер програм хангамжийн тэнхимийн багш хөтөлбөрийн координатор Дугур нар хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Өглөөний мэнд сайхан амарсан уу? Сайн байна уу? Өглөөний мэнд. Та бүхэн сайхан амарсан уу? За уянгата бас өглөөний мэнд хүргэе. Тэгэлгүй яхаа бас энэ өглөө манай студийг зарим хүрээ ирсэн бас та хоёртой энэ өглөөний мэнд хүргэе. Нийт үзэгчдтэй бас өглөөний мэнд хүргэж байна. Тэгээд кофе цай нэвтрүүлгийн уламжлалт асуултаараас нэвтрүүлгээ эхэлж байна. Та хоёр маань энэ өглөө кофе уух уу, цай уух уу? Одоо цай ууч. За миний хувьд кофе ууя. За анхаа. Кофе ууч. За ингээд уянгахаа кофе цайгаа ярилж байгаа хоорондор бүгдээрээ энэ өглөөнийхөө ярилцлагыг эхлэхэн зүйтэй болов гэж бодож байна. Өнөөдөр нэвтрүүлгийн маань зочин хоймор Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн мэдээлэл харилцааны менежментийн сургуулийн төлөөллүүд хүрэлцэн ирлээ. Тэгэхээр юун төрөнд бас асуултаа мэдээлэл харилцааны менежментийн сургуулийн тухай эхлэхэн зүйтэй болов гэж бодож байна. Энэ сургууль маань яг ямар чиглэлээр мэрэгчлэтнүүд бэлтгэдэг, өнөөдрийн байдлаар хэдийн орчим оюутнууд суралцж байна вэ? За мэдээлэл харилцаа менежментийн сургууль нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн салбар сургууль болон 2009 оноос салбар сургууль болж явсан. 7 чиглэлээр мэрэгчлэлтэн бэлтгэдэг. За жишээ нь сэтгүүл зүй, компьютерийн програм хангамж, компьютерийн техник хангамж сүлжээ, мэдээллийн системийн удирдлага, сэтгүүлч орчуулагч мэрэгчлэр, мэдээлэл зүйн багш мэрэгчлэр гээд нийт 7 мэрэгчлэр 400 гаруй оюутнуудаа одоо сургалтад явуулж байгаа. За ер нь бол энэ сургуулийн нэрээсээ эхлээс тодорхой байна л да. Яг л нөгөө нэг хөгжилтэй хурдцтай хөгжиж байгаа энэ өнөөдрийн нийгэм техник технологи бол гүйцэгдэхгүй байгаад байна л да. Тэгэхээр үүнтэй мөр зэрэгцэх үйц тийм л мэрэгчлэтнүүдийг бэлтгэх нь танай сургуулийн хувьд бол хамгийн гол зүйл байгаа болов гэж бодож байна. Тэгэхээр яг энэ үед бол мэрэгжлийн ур чадварыг хэрхэн олгодог болоо бас сургалтынхаа хөтөлбөрийн тухай, сургалтынхаа системийн тухай ярихгүй юу? За ерөнхийдөө мэдээллийн технологийн хөгжлийн хурдцыг хүн болго ярьдаг тийм яг өнөө үед. Тэгэхээр мэдээллийн технологигээр альж салбар ерөнхийдөө альж одоо энэ нийгэмд оролцож байгаа альж салбар мэдээллийн технологи оролцоогүй байна гэж байхгүй. Тэгэхээр бид нар аль болохоор түлхүү энэ салбарыг бүх мэргэжлийн хөтөлбөрүүдтэй түлхүү оруулах давхар онцлогыг бусад сургуулиас ялгарх онцлогийг тодорхойлох илүү зорж байгаа. Жишээ нь манай хөтөлбөрүүд энэ хичээлийн жилээс эхлээ шинжлэгдэж 3 дугаар курсээс эхлээд оюутнууд маань цаашаага мэргэжих хөтөлбөрүүдэд өөрсдөө сонгон суралцах боломжтой болж эхэлсэн байгаа. Онцлог нь энэ байгаа. За жишээ нь хамгийн энгийн жишээ бол компьютерийн техник хангамж сүлжээний мэргэжлэр сурч байгаа оюутан бол цаашаа яг жинхэнэ шинжилгээ ухааны технологийн салбар, нано технологиор явах уу, эсвэл зөвхөн инженерийн салбараар цаашаа мэргэжиж явах уу гэдэг юм, зөвхөн сүлжээний инженер болох уу гэдэг юм. Энэ чиглэлээ өөрсдөө 3 дугаар курсээс сонгож байгаа. Мөн сэтгүүл зүйн салбартаа ч гэсэн дижитал сэтгүүл зүй гэдэг юм уу, дата сэтгүүл зүй гэдэг юм энэ чиглэлийг одоо яг дата сэтгүүл зүй бол танай салбарт илүү хөгжиж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлийг дижитал буюу дата сэтгүүл зүй рүү оюутнуудаа илүү түлхүү энэ хөтөлбөрт хамруулж мэргэжүүлэх зорилгоор хөтөлбөрүүдээ бүгдийг шинжилсэн байгаа. Тэгэхээр та сая дурдлаа оюутнуудаа мэргэжүүлэх нь их чухал гэж. Үнэхээр бас 4 жил яг онлайн мэдлэгийг бид нэр их сургуулиас харамгүй сайн авдаг. Гэтэл яг мэргэжлэлээр яг ажиллаа их болохоор л бид айл салбар руу хуваагдах уу гэдэг ч юм уу том сонголтын өмнө тулгардаг л да. Тэгэхээр энэ тал дээр бас анхаарч ажиллаж байгаа маань. Үүнээс гадна Монголд сурч эзэмшсэн мэдлэг маань хэлийн дээс алхахаар ч юм уу баг зэрэг гологддог ч гэдэг юм аа. Айлс л өнөө нэг яг одоо хүлээн зөвшөөрөгдөж байгаа тэр стандартад хараахан хүрч чаддгүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү бас яг техник технологитой холбоотой энэ хүм мэргэжлүүд дээр заримдаа асуудлууд тулгардаг л да. Энэ тал дээр танах хэрхэн яаж анхаарч мэргэжлтнүүдийг бэлтгэж байгаа вэ? За яг энэ бол яг төгсөж байгаа оюутнуудын хувьд бол хамгийн их тулгардаг асуудал та. Гадагшаа бид нар оюутнуудаа сургуульд явууллаа гэхэд бид нар маань тэр орныхоо шаардлагад хэр нийцдэг вэ гэдэг асуудал их гардаг. Гэхдээ энийг аль болохоор
тэнцвүүлж буй. Тэнд байгаа шаардлагыг энэ тэнцвүүлэхийн тулд бид нэр хөтөлбөр олон улсын стандартад нийцүүлэх зорилдог. Хичээлийнхэн одоо үгүй хичээл болгонд зааж байгаа хөтөлбөрүүдийг наривчилж. Гэхдээ яг Монголын нөхцөлд бол энэ бол бас жоохон төвхтэй асуудал болдог л доо биднэрт бол. Яагаад гэвэл угаасаа хүн ам маань цөөхөн. Тэгээд яг Монголын нийгэм, Монголын зах зээл таарсан одоо наривчилсан мэрэгчлүүд бас шаарддаггүй. Тухайн төгсөж байгаа хүмүүс болохоор яг тухайн салбарынхаа дор хаяж тал бүрийн мэдлэгтэй байж иж ажлын байртай болох тийм асуудал гардаг болохоор бид нар хит наривчлах бас боломжгүй байдаг. Гэхдээ аль болохоор бид нар сургалтын хөтөлбөрүүдийг олон улсын стандартад нийцүүлээ дотор агуулгуудыг ч гэдэг юм уу те үүн дээрээ тулгуурлаа бид нар сургалтын материалын баазыг хүртэл шинжилж жил болгон аль болох жил болгон шинэ техник технологиор шинжил сайжруулах зорилж байгаа. Чиний түрүүний хэлсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тулд мэдээж тухайн сургуулийн оюутнууд маань хэлний маш өндөр мэдээлэлтэй авах хэрэгтэй. Тэгэхээр манай сургуулийн 4 жил ангиллыг үздэг байгаа. За тэгээд 3 болон 4 дэх курсын оюутнууд мэрэгжлийн зарим нэг хичээлтэй англи дээр үздэг. Хөтөлбөрөөр англи дээр харсан байгаа. Тийм учраас бас олон улсад хүлээн зөвшөөрөх боломжууд л нэгдэж байгаа. Ямар ч мэрэгчлэр сурч ирсэн. Тийм ямар ч мэрэгчлэр сурч байгаа. Аливаа одоо сургуулийн амжилтыг төгсөгчдөр нь дүгнж харж болдог л да. Тэгэхээр танай сургуулиас төгсөн гарч байгаа эдгээр оюутнуудын ажлын байраар хангагдах тэр одоо нөхцөл нь хэрэг байдаг юм болоо тэр тухайн асуух зүйтэй болоо гэж бодож байна. Мэдээж ямар нэгэн сургуулийн чанар чансан амжилтыг бол яхаа аргагүй төгсөгчдөг. За тэгээ мэдээж төгсөгчдийн ажлын байраар хангаж байгаа байдлууд маш чухал. За манай хүмүүлийн ухааны сургууль за тэр тусмаа мэдээлэл харилцаа менежментийн сургуулийн хувьд бол нийт төгсөж байгаа оюутнууд маань эхний 3 сард төгснөөс хойш ажилд 68% нь ордог гэсэн судалгаа гарсан байгаа. Судалгааг бол төгсөгчдөөс авдаг байгаа. За жил болгоны талаар судалгаа явуулдаг. Тэр эндээс харахаар мэдээж манай төгсөгчд маань зах зээл дээр ирэлт хэрэгцээтэй байгаа гэдэг харагдаж байна. Дээрээс нь бүхий салбарт байна. За би өөрийнхөө мэдээлэл харилцаа менежментийн сургуулийн салбарыг ярих юм бол жишээлбэл сэтгэл зүйн мэргэжлийн сэтгэл зүйн техникийн оюутнууд төгсөөд Монголын нэр хүнд бүхий телевизүүд, радио, эфэ, сонин, сэтгүүл за компьютерийн график дизайнер төгсөж байгаа оюутнууд мөн адил студиуд, за телевиз, бүхий л хэвлэл 2D, 3D анимашны студиуд бас ажиллаж байна. Техник хангамж мөн адил. За компьютерийн програм хангамж мэдээллийн системийн удирдлагын хувьд бол төрийн болон хувийн хвшлүүдэд яг энэ чиглэлээр ажиллаж байна. Орон нутгаас ирж суралцсан оюутнууд маань өөрсдөө орон нутг руу буцаж очиж яг энэ чиглэлээр мэдээлэл технологи энэ чиглэлийн мэргэжилтэн болж ажиллах хувь нэмрээ оруулж байгаа. Эндээс харахад манай сургуулийн төгсөгчд бол ажлын байр бол санаа зовлтгүй хүрэх бүрэн боломжтой харагдаж байгаа. Зөвхөн ерөнхийдөө дахиад хэлэхэд төгснөөс хойш 3 сарын дотор ажлын байртай болно гэдэг бол тухайн төгсөгчдийн хувьд бол илүү давуу талтай л да. Төгсчүүд ажилд орж чадахгүй оюутнууд зөндөө идэгтэй янз янзын салбарт. Гэхдээ энэний нэг давуу тал нь биднэрт юу гэж тодорхойлж болох вэ гэхээр 3 дугаар курсээс нь эхлээд дадлагыг бид нэр аль болохоор цаашдаа ажиллах боломжтой байгууллага сонгоод гэдэг юм уу. Ийм байдлаараа эсвэл хүүхэд өөрөө сонгож болно. Эсвэл сургуулаас одоо гэрээт байгууллагууд байдаг. Тэднэртэйгээ гэрээ байгуулад хүүхдэд дадлагт гаргацдаг. Тэгэхээр дадлагын хугацаанд тэр хүүхэд өөрөө би хинбэ, би юу сурсан бэ гэдгээ таниулж чадах юм бол бараг төгсгөөс өмнө ажлын байртай болох магадлал бол нэлээх байдаг гэсэн. Дадлагын хугацаанд өөрийгөө таниулаад тэр газараа ажиллах төгсгөөсөө ажиллах боломжтой. Тэгэхээр сая бас олон улсын стандартад нийцсэн сургалтанд одоо бид нэр аль болох төгөж очихоор ингэж сургалт програмаа явуулдгаа гэж. Тэр үүнээс гаднаас гадаад харилцаа гэдэг зүйл тухайн байгууллагын хувьд их чухал зүйл байдаг л да. Хүмүүлийн их сургуулийн хувьд бол удахгүй бас солонгосын ихтэй сургуультай оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа гэж сонссон юм байна. Энэ талаар бас мэдээлэл манай үзэгчдэд энэ өглөө өргүүл. За хүмүүлийн ухааны их сургууль бүгд найрамд Солонгос улсын радио телевизийн их сургуультай хамтарсан гэрээ хэлцээрийг 2013 оноос эхлээд хэрэгжүүлж байгаа. За өнгөрсөн оны 11 сард дахин шинээр шинжил оруулсан. Энэ маань болохоор 2 сургууль 2 диплом гэсэн хөтөлбөр шинээр оруулжсан байгаа. Энэ хөтөлбөрийн маань онцлог гэхээр компьютерийн хүмүүлийн ухааны сургуулийн мэдээлэл харилцаа менежментийн сургуулийн компьютерийн график дизайны мэргэжлэр суралцж байгаа оюутнууд маань Солонгост 2 болон 3 дахь курстэй, Монголд 1 болон 4 дахь курстэй суралцаад Солонгосын ихтэй сургуулийн диплом, за мөн хүмүүлийн дипломыг авах бүрэн боломжтой ийм хөтөлбөр байна. Энэ хөтөлбөр маань болохоор 2015-аас 16 оны хичээл одоо бэлсэгчтэй хүлээж авахд бэлэн болоод ажиллаж байгаа. Энэ хөтөлбөрт суралцж байгаа сурагчдын хувьд ямар нэгэн шалгуур шаардлага гэж байдаг болов уу? Одоо жишээлбэл
яг энэ компьютер програм хангамжийн компьютер график дизайн гэсэн тийм график дизайны ангид сурж байгаа бүх оюутнууд энд хамрагдах боломжтой юм уу? Эсвэл сурж байгаа оюутнуудаас голч өндөртэй ч юм уу? Эсвэл ямар нэгэн шалгуурын дагуу одоо цөөн тооны хүүхдэн цаашаага суралцах боломж нэгддэг юм болов? За шалгуур бол мэдээж 50 л да. Угаасаа хамтарсан хөтөлбөрийн гэрээнд заасан байгаа. За хүмүүнлэгийн ухааны их сургуульд анх элсэж орохдоо мэдээж хүмүүнлэгийн их сургуулийн босго оноог давсан байх хэвээр тий тодорхой нэг хэлний мэдлэгтэй байх хэвээр давхар хар зураг буюу зохиомж сайтай хүүхдүүд байх хэвээр гэдэг юм. Чинь график дизайнер сурж байгаа гэдэг чинь бас нэг бага хэмжээний урлагийн мэдрэмжтэй байх хэрэгтэй гэдэг утгаараа. За эхний нэг жилд хүмүүнлэгийн их сургуульд сурчаад тэр суралцсан хугацааны голч том бол 3-аас дээш байх хэрэгтэй гэж үзүүлэлт байгаа. Мөн давхар хэлний мэдлэг. Хэлний мэдлэгтэй яг солонгос хэл заавалж сурсан байх хэрэгтэй. Тэр нь болохоор солонгос хэлний түвшин тогтоох топикийн 3-аас дээш түвшин хангасан тохиолдолд хөтөлбөрт хамрагдах боломжтой гэж байгаа. Ийм заалтууд орж байгаа. Тэгээд манай сургуулийн яг график дизайны ангид 1-р курстэй суралцах тохиолдолд манайх солонгос хэлний тэгмээс бас солонгос хэлний сургалтыг явуулдаг байгаа. Ингэснээр оюутан маань болохоор тухайн нэг жилийн хугацаанд солонгос хэлний тэр албан ёсны шалгалтын 3-р түвшинд хүрэх бүрэн боломж болцоо нэгдэж байгаа гэсэн үг. Ингээд эдгээр шаардлагуудыг хангасан тохиолдолд биднээсээ хамтын ажиллагааны 2+2 хөтөлбөрийн шурмаар 2 жил солонгос суралцж буцаж хүмүүлэгт ирээд 2 сургуулийн 2 диплом авах бүрэн боломж нэгдэж байгаа. Тэгэхээр ерөөсөө материаллык бааз ч гэдэг юм уу тухайн оюутныг тэр сургуульд суралцахад одоо бүхэл одоо нөөц бололцоогоор хүмүүнлэгийн их сургууль маань хангаж ийн гэсэн үг байх нь шүү дээ. Хажуугаар нь солонгос хэлээ давхар сургуульдаас үзчих юм боломжтой юм байна. Тэгээд хамгийн олзуурхуштай зүйл нь 4 жилийн хугацаанд 2 сургуулийн дипломыг өөрийн болгоно гэдэг бол их сайхан тийм том давуу тал юм л да. Үүнээс гадна үнэхээр одоо тэр оюутан суралцаж чаддаг нөөц бололцоонд байдаг боловч гадны оронд суралцах одоо эд материалын ч гэдэг юм уу хөрөнгө санхүүгийн талаас боломж олцсон таархан ийм тохиолдол бас байж болно. Энэ дээр давхар одоо тэтгэлэгт хамрагдах ч гэдэг юм уу тиймэрхүү бололцоо боломж бас юу байдаг бол? За ерөөхдөө бол гэрээний заасан дагуу бол хүмүүнлэгийн ухааны сургууль ийсэж орсон оюутан маань одоо график дизайны оюутнууд маань тэр солонгос руу явах тохиолдол шууд 15% хөнгөлт өгж байгаа ихний ээлж. За тэгээд тухайн оюутан маань солонгос хэлний түвшин 3-аас дээш байх юм бол тухайн оюутан дахиад 10% хөнгөлт өгж байгаа. За солонгост очиод суралцаад эхний семестрээс суралцаад дараагийн семестрт ороход өмнөх семестрт маань голч оноо нь 2 байх юм бол тухайн оюутанд маань дахиад нэмээд 20% хөнгөлт 20-с дээш бол дахиад 20% хөнгөлт 1.5-аас 2-ын хооронд байх юм бол 15% хөнгөлт. Энэ мэтчлэн байдлаар маш 20-с 80% хөнгөлт авах бүрэн боломж болцоо тухайн оюутанд маань байгаа. Дээрээс нь нэмэгдээд хэлэхэд тухайн радио телевизийн их сургууль маань өөрөө гадны оюутнуудад зориулсан сургалт хөтөлбөрүүд гэж байгаа. Эдгээрүүдэд бас мөн хамрагдах боломжтой байгаа. Одоогоор манай оюутнууд бас суралцж байгаа. Эдгээр тэтгэлүүдийг аваад суралцж байгаа оюутнууд бас байгаа. Сургуулиудын нэг чухал зүйл бол диплом нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эсэх бол их том асуудал байдаг л да. За яг энэ ангид сурж байгаа оюутнуудын хувьд бол бүгд найрамдах солонгос улсын дипломтой, хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дипломтой гэхээр дэлхийн бараг аль ч улс оронд очиод ажиллах нөхцөл нэгдэж байгаа болов гэж би хувьдаа бодож байна. Бусад ангиудын хувьд хүмүүнлэгийн ухааны их сургууль суралцж байгаа оюутнуудын хувьд дипломын тухай бас ярих зүйтэй байна. За олон улсын төвшөнд хүлээн зөвшөөрөгдөх диплом гэдгийг бас юугаар тодорхойлох вэ гэдгээс шалтгаална л да. За үндэсний магадлал итгэмжлэлээр орсон тохиолдолд бол тухайн хөтөлбөрийг бол олон улсын түвшинд хүлээн зөвшөөрдөггүй үгүй юу гэдэг бас нэг асуудал гарч ирнэ. Хүмүүнлэгийн ухааны их сургууль ерөнхийдөө бүх мэргэжлийн хөтөлбөрүүдэд үндэсний магадлал итгэмжлэлд оруулах гэж зорж явж байгаа. Эхнээсээ одоо бараг 70% нь орцсон явж байгаа. Үүн дээр нэмээд олон улсын магадлал итгэмжлэл гэж байдаг. Яг боловсролын салбарт тэнд бүх хөтөлбөрүүдэд бас магадлал итгэмжлүүлэх зорилго тавиад бүгд ажиллаж байгаа бүх багш нар маань. Тэгэхээр ерөнхийдөө хүлээн зөвшөөрөгдөх эсэх нь бас нэг юм диплом хүлээн зөвшөөрөгдөх үгүй гэдэг нь тухайн хүнээс өөрөөс бас шалтгааллах асуудал гарч ирдэг л дээ. Яг тухайн хүүхэд өөрөө 4 жил энд сурчаад тэр мэдлэгээ гадаад очиод хэрэгжүүлж чадж гэнэ үгүй юу те тэр мэдлэгээ ашиглаж чадж гэнэ гэдэг нь өөрөөс нь 1000 олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мундаг дипломтой байгаа тэр хүүхэд гадагшаа гараад ажиллаа скул цаашаа өргөжлүүлэн магистр доктор сурлаа гэх тохиолдолд мэдлэггүй болвол бас тэр чинь нэг хоёр талтай ойлголттой явчихна л да. Тэгэхээр хүн хүнээс бас шалтгааллах асуудал. Ерөнхийдөө сургуулийн зүгээс бол аль болохоор олон улсад хүлээн зөвшөөрлөгдсөн хөтөлбөрөөр хүүхдүүдийг сургах, олон улсад хүлээн зөвшөөрлөгдсөн дипломыг төгсөх үед нь гартуулахыг их зорж байгаа.
Энэ бол бас бидний том зорилго болж байна. Тэгэхээр саний ярьсан оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл хизээнээс эхэлж одоо танай байгууллагад хүмүүнлэгийн их сургуульд хандах хэрэгтэй юм бэ? Одоо 15 оны хичээлийн шинжилгээхээр одоо энэ намар элсэж орж байгаа оюутнууд гэж ойлгож болох уу? Тийм, тэгж ойлгож байна. 7 сард албан ёсоор ихтэй сургуулиуд эсэлт эхэлдэг. Тэгээд бүртгэл эхэлдэг байгаа. Энэ үед хүмүүнлэгийн ухааны их сургууль дээр яг энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан залуучууд очиж бүртгүүлэх боломжтой байгаа. За мөн бид нэр тухайн оюутнуудад мэдээлэл өгөөд эхэлсэн байгаа. Радио, телевизээр за мөн бид нэр сошиал нэтворк ашиглаад групп болон пэйж ажиллуулж байгаа. Хоёр дээр нь хоёр сургууль, хоёр диплом гэдээ тайхад манай сургуулийн энэ хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бүрэн боломж байгаа. За бид нэр бас ерөнхий боловсролын сургуулиудаас тодорхой хэмжээний танилцуулга хийсэн байгаа. Хэмжлэн байдлаар оюутнууд бол одооноос эхлээд бэлдээ 7 сар ирээ бүртгүүлээд эсэлж орох бүрэн боломж болцсон байгаа. Эсэлтийг ямар шалгуураар зохион байгуулдаг вэ? Өрсөлдөө ер нь хэр өндөр байдаг бол? За хүмүүнлэгийн ухааны эсэлтийн шалгуур бол ерөнхийдөө бусад ихтэй сургуулиудтай адилхан л да. Гэхдээ яг энэ мэрэгчлэр сурах хүүхэд бол мэдээж зохиомжийн нэг шалгалт өгнө. Давхар англи хэлний мэдлэгтэй байна. Тэгээд суурь хичээл нь математикаар. Ийм үндсэн шалгуурыг хангана л гэсэн үг. Хийсийн үндсэн шалгуурууд бол бусад ихтэй сургуулиуд ерөнхий адилхан л да. Аль чиглэлийн аль шинжилгээ ухааны мэргэжил сонгож байгаас шалтгаалаад суурь хичээлийн босгоно гэж байна. Дээр нь манайх угаасаа англи хэлтэй мэргэжилтэн бэлтгэдэг гэдэг утгаараа англи хэлний оноог бас илүү төлөв анхаарч чухалчилдаг. Тийм болохоор яг энэ хоёр дээр нэг нь хоёр хөтөлбөр